Энэхүү видео хичээл нь зохиогч эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрлгүйгээр хулбарлан олшруулах, худалдах, захим орчин түгээхийг хориглоно. Академийн сурагчдад энэ өдрийн мэндийг хүргэе. За, Үрдүн Цэвэрлсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэлийн тайлгналын талаар товч ойлголтын өгөхөөр өнөөдрийн хичээлийг эхлүүлье. За, миний хувьд бол Алтны Мөнхтэй мөнх оргил нэгдсэн үндэсний байгууллагын төслийн тайлгналын багийн зөвлөх байгаа. За, өнөөдөр та бүхэндээ энэ хүү хичээлийг 3 агуулгын хүрээнд хүргэнэ. За, нэгдүгээрт бол Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэлийн тайлгнал гэж өөрөө юу юм бэ? За, энэ тайлгналыг хоёрт бол тухайн тайлгналыг хэрхэн зохион байгуулдгийг, гуравт нь өнөөгийн зохицуулалт Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн тайлгналын хувьд ямархуу байгаа вэ гэдэг талаар ойлголт мэдээллийг хүргье. За, ер нь бол Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэлийн тайлгналын хувьд бол Үрдүнд суурилсан байдлаар төсвөө төлөвлөлттэй холбоотой, хэрэгжүүлж гүйцэтгэхтэй холбоотой циклийн бол хамгийн чухал хэсгийн нэг байна. Өөрөөр хэлбэл бид ямар үр дүн зориод юунд хүрсэн бэ, хүрсэн юм уу үгүй юу гэдгийг маань энэ тайлгнал өөрөө харгаж өгөх учраас чухал бүрэлдэхүүн хэсэг байгаа. Нөгөө талаар энэ юу вэ гэхээр шалгуур үзүүлэлтээрээ дамжуулаад мэдээллийг цуглуулад тэрийг үнэлж дүгнэх асуудал байгаа. За, тэгэхээр мөн энэ Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэлийн тайлгнал өөр олон ач холбогдолтой. Үүний чухал нэг ач холбогдлын нэг бол шийдвэр гаргалтанд нөлөөлөх, шийдвэр гаргалтанд системжилсэн шаардлагатай мэдээллийг гаргаж ирэх, цаашдаа энэ нь нэгдсэн платформ байдлаар үнэлгээгээ хийхэд чухал хэсэг болж өгдөг юм аа. За, тэгэхээр бид нэр Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэлийн тайлгнал гэдэг зүйлийг юугаар хийдэг вэ гэхээр шалгуур үзүүлэлтээр хийдэг. За, шалгуур үзүүлэлт маань гол арга хэрэгсэл энэ нь өөрөө зорилт төр бидний хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээг хэмжиж, үнэлж, дүгнж үр дүнг маань гаргаж өгдөг юм байгаамаа. За, тэгэхээр сүүлийн үед бид нар бол төсвийн бүхэл циклээр Үрдүн Цэвэрлсэн байдлаар төлөвлөж, төсөөлөж, хэрэгжүүлж, гүйцэтгэлж тайлгнаж байгаа. Тэгэхээр тайлгналын хувьд бол ямар байсан бэ? Өмнө нь ямар байсан, одоо ямар байсан талаар товч мэдээлэл ярихад бол зөвхөн Монгол улсад төдийгүй олон улсад энэ төсвийн шинжилгээ гэдэг юм байнгын тогтмол хувьсан өөрчлөгдөж хийгдэж байдаг. Тэгэхээр тайлгналын хувьд бид нар юу болж байсан бэ гэхээр өмнө бид бол хэдэн төгрөг төлөвлөөд хэдэн төгрөгийг гүйцэтгэл гаргасан юм. Ямар мөнгө хэмнэсэн, яваг хэтрүүлсэн. Ямар зардал дээр ямар хэдэн төгрөг хэмнээд үлдчихвэ, яагаад вэ гэдэг асуудлыг сонирхдаг байсан бол өнөөгийн төсвийн шинжилгээний өрөөнд Үрдүн Цэвэрлсэн байдлаар төлөвлөхдөө бид энэ мөнгийг зарцуулаад ямар үр дүн гаргахаар зорьсон юм бэ? Эргээд тайлгналынхаа үр дүнгээр хараад тухайн үр дүндээ хүрсэн юм уу, хүрээгүй юм уу? Бодит үр дүн гарсан юм уу, юу? Ямар эрсдэл гарсан? За, дараа нь энэ тайлгнал гүйцэтгэлээр гарсан эрсдэл үр дүнгээ амжилтаа баталгаажуулаад дахин яаж төлөвлөх юм бэ гэдэг шийдвэр гаргалтанд л суурь нөлөө болдог. Ийм чиг хандлага бол олон улс төдийгүй Монголд өнөөдөр ингээ хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр энэний талаар л бид нар өнөөдөр та бүхэнтэй ярилцж байгаамаа. За, тэгэхээр ингээд яриа сонсоод үзэхээр та бүхэн харж байгаа хөө энэ Үрдүн Цэвэрлсэн төсвийн гүйцэтгэл тайлгнал үр дүн гэдэг юмд маань юу чухал вэ гэхээр мэдээлэл хамгийн чухал байна. Тухайн тэр үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг бид нар юугаар үнэлж байна гэхээр мэдээллээр. Тэгэхээр тухайн мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан ядаж хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан байж бид нар тайлгналаа үнэн зөв бодтой гаргах нь. Өөрөөр хэлбэл өмнө нь бид нар тодорхой хэмжээний мөнгө төлөвлөөд тэрийгэ зарцуулсан зөвхөн тэр мөнгөний тоо хэмжээг ярьдаг байсан бол одоо үрдүү ярихаар мэдээллийн чанарын асуудал яригдаад ирж байгаа. Тэгэхээр мэдээлэл маань ямар байх ёстой вэ гэхээр хүчин төгөлдөр байх ёстой. Яг албацсан, баталгаатай, найдвартай их сурвалжаас хүчин төгөлдөр мэдээлэл байх ёстой байна. Хоёрт наривчлалтай байх тусмаа сайн байгаад. Бид нар тодорхой зорилтыг тавихтаа тэр нь өмнөх хичээлүүдээр ч гэсэн та бүхэнд яригдсан баг. Зөвхөн том салбарынхаа улсын хэмжээнд тавьж байгаа зорилт маань хүртэл явсаар аваад хамгийн жижиг нэгэн байгууллагын албан агчийн хэмжээнд жижигрээд ирэхээр нөгөө мэдээлэл маань наривчлалтай байх тусам бид нар үр дүнгээ илүү бодиттой хэмжих боломжтой болоод байна. Мэдээллийн маань тавигдах 3 дахь шаардлага бол бүрэн бүтэн байдлаа да. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь тухайн зорж байгаа зорилтыг хэмжих хэмжээний бүрэн байх хэрэгтэй. Салбарын хэмжээнд ихэд тухайн салбарын аль нэг сегмент орхигдсон байвал тухайн мэдээлэл чанар хангахдаггүй болоод ирнэ. За, 3 дахь нь найдвартай байдал. Энийг бол ялангуяа улсын төсвийн байгууллагуудад найдвартай байдлыг хангахын тулд аливаа баталгаажуулах, холбогдох албан тушаалтын төрийн байгууллагуудаар баталгаажуулдаг ийм шаардлага байгаа. За, хамгийн сүүлд яригдах мэдээллийн шаардлагын хувьд бол хугацаа байгаа. Хугацаа бол өөрөө мэдээлэл өөрөө харилцан адилгүй байдаг. Салбар болгон ялгаатай. Зарим мэдээллүүд
хагас жил бүтэн жилээр зарим нь өдөр тутам шинжлэгдэж байдаг. Тэгэхээр тэр тайланд хугацааны шалгуур үзүүлэлтийг хэмжихдээ ямар хугацааны мэдээллийг авч ашиглах вэ гэдэгтээ анханасаа зөв тодорхойлох нь чухал асуудлын нэг болоод байгаа. За мэдээллийн хувьд дахин нэг та бүхэндээ сануулж ойлголт өгөх зүйл бол давтамж байгаа. За энэ давтамжаа хэрхэн яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал байгаа. За тайлагнаал маань өөрөө бол хууль эрх зүгээр аж ахуйн нэгж байгуулагч гэсэн хувийн ч бай, улсын ч бай хуульчилсан байдаг. Тэгэхээр тэр тайланд хугацаанд тэр мэдээллийг ямар давтамжтайгаар ашиглах вэ гэдгээ бол зөв тодорхойлох нь бол хамгийн чухал байна. За давтамжийг бол цуглуулахдаа анханасаа төлөвлөхдөө тэрийгэ тодорхойлсон байх нь хамгийн чухал. За бусад давтамж тавигдах шаардлагыг бол та бүгдийн хичээлийнхаа нэмэлт мэдээллүүдээс л олоод харах боломжтой байна. За одоо дараагийнхаа сургалтын бүрэлдэхүүн хэсэг дээр бол би та бүхэнд улсын төсвийн гүйцэтгэлийн тайлан, тэн дотор хөтөлбөр арга хэмжээний зарцуулсан төсөв хөтөлбөр өрх үр дүнгийн тайланглыг хэрхэн яаж зохион байгуулж явж байгаа талаар мэдээллийг хүргэе. За ер нь бол төсвийн бүхий л үйл явц маань төсвийн тухай хуулиар зохицуулагддаг. За тэгэхээр төсвийн тухай хуулийн 54-р зүйлийн 54-ийн 5 гэдэг хэсгээр бол яг энэ үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэл тайланглын хэсэг бол дурдгдсан байгаа. За энэ төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэгт дурдгдахдаа 5 дахь хэсэгт буюу хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв хөрсөн үр дүн түүний танилцуулгыг төсвийн гүйцэтгэлийн тайланглалын бүр бүтцэд багтаан тайлангаж баталгаажуулж явна гэж заасан байдаг. За тэгэхээр энэ бүрэлдэхүүнд маань юу багтах вэ гэхээр за нөгөө тухайн хөтөлбөртөө зарцуулсан үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд маань байна. За тэгэхээр улсын төсвийн хувьд бол нэг онцлогтой хөтөлбөр арга хэмжээний үр дүнгийн шалгуур үзүүлэлт хүрэх төвшин маань бол хуулиараа баталгааждаг. За улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын хувьд бол жил бүрийн төсвийн тухай хуулийн 1-р хавсралтаар төсвийн ерөнхийлөн захирагчдын хүрэх үр дүнгууд баталгааждаг бол за орон нутгийнхны хувьд бол аймаг бүрийн тухайн жилийнхаа төсвийг баталсан тогтоолын 1-р хавсралт дээр мөн хүрэх үр дүнгээ баталгаажуулдаг. За тэгэхээр энэ тайлагналаа хийхдээ яах вэ гэхээр тухайн зорж исэн төвшин тухайн эрх зүйн баримт бичиг баталгаажснаар орж ирээд за хүрэх төвшнгөө гаргаж ирээд за түүндээ зарцуулсан төсөв гүйцэтгэл за мөн энэ бүрэлдэхүүнд маань хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт маань бол багтаж ороод ингэж явдаг. За тайлагнал гэдэг маань зөвхөн тоо хэмжээ байдаггүй. За энэ чанарын болон тоо үзүүлэлтийн шалгуур үзүүлэлт төсөв гүйцэтгэл тооноос гадна түүний танилцуулга тайлбарууд бол давхар явж идэг. За шатлалын хувьд бол ямар байх вэ гэхээр аливаа төсвийн шаталтаа яг ижил бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын хувьд бүгдийг хамарна. Улсын төсөв, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчт байгууллагуудын хувьд бол ижил тэгш мөрдөгдөх байна. За тэгээд доороосоо дээш гисэн шаталтаа явагдах нь байна. За ингээд энэ тайлагналын процесс маань бүгд төсвийнхөө яг төлөвлөлтийн циклтэй хэрэгжилтийн цикл тайлагналын цикл бол яг ижилхэн байдаг. Энийхээ дагуу захим системүүд маань хийгдээд явдаг. За төсвийн шинжилэл болон сүүлийн жилүүд тэгж байгаа Монгол улсын захим шилжилтийн хүрээнд бол төрийн сангийн байгууллагуудад төрийн сангийн үйл ажиллагаа, төсөв гүйцэтгэл, тайлагнал, өдөр тутмын гүйлгээ, цалингийн шилжүүлэг гэх бүх арга хэмжээнүүд бол цахимжаад явж байна. Үүний дараагийн нэг алхам бол өнөөдрийн бидний ярьж байгаа үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлан яг одоо би та бүхэнд хичээл хүргэж байгаа энэ 2023 оны жилийн эцсийн тайлан хийж явах энэ үйл явцад бол яг бодитоор туршигдаад ингээд цаашд үйл ажиллагааны чиглэлд ингээд явхаар цахимжаад тэг цаашдаа бол бүх үйл ажиллагаа бол цахим хэлбэрээр явах нэ. За тэгэхээр энэ цахим системийн маань яг нэг одоо харагдах байдал ч гэдэг юм уу би та бүхэн мэдээлэл болох байдлаар бол харуулад үзүүлээд явъя. За ийм байдалтай систем яг л нөгөө төрийн сангийн гүйцэтгэл тайлагналын системийн нэг модуль хэлбэрээр сангийн яамны вебсайтн дээр байршаад ингээд явдаг. За тэгэхээр төсвийн аливаа үйл ажиллагаа бол эрх зүйн баримт бичгээр үргэлж баталгаажж явдаг. Тэгэхээр өнөөдрийн бидний ярьж байгаа үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал маань гол барьж байгаа баримт бичиг бол яг одоогийн байдлаараа сангийн сайдын 2023 оны дараах тушаал байдаг бахан. Энэ тушаалаар энэ үр дүнд суурилсан байдлаар төсвийн гүйцэтгэлийг хэрхэн яаж тайлагнах юм, түүнд юу багтах юм, ямар шаардлага тавьж баталгаажуулж явах юм, яаж хянаж, шалгаж, нэгтгэж, аудит одоо хянуулж дээд чатны байгууллагатаа нэгтгэж хөрвүүлэх вэ гэдэг бүхий л үйл явцууд за мөн сая дурдсан захим платформ дох зохион байгуулалтууд бол багтсан байдаг. За тэгэхээр ер нь энэ гүйцэтгэлийн тайланд маань тайлангийн заавар журмын талаарх товч мэдээллийг бол зайлшгүй хүргэх шаардлагатай. Ер нь та бүхэн дахин сануулхад төсөв санхүү нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагаа бол бүгдээрээ дандаа
хууль эрх зүйн баримт бичгээр баталгаажаад явж идэг учраас санхүү төсөв нэгтлэн бодох бүртгэлийн аливаа мэргэжилтний хувьд бол төсөв санхүү эдийн засгаас гадна одоо бидэнд хууль эрх зүйн маш сайн мэдлэгтэй, өндөр мэдлэгтэй байх шаардлагыг бол зайлшгүй тавигддаг. Ийм ч бас та бүхэн аливаа үйл ажиллагааны талаар сургалтанд хамрагдахдаа цаана байгаа эрх зүйн баримт бичгийг заавал судалж авах шаардлагатай гэдгийг сануулад ингээд энэ өнөөдрийн тайлагналынхаа эрх зүйн баримт бичгийг бол танилцуулаад явъя. За энэ дээр бол би та бүхэнд уншиж танилцах боломжтой учраас зайлшгүй санах ёстой хэдэн зүйлийг тайлбарлаж өгье. За ер нь бол үр дүнд суурилсан байдлаар төсвийн тайлагналыг хийж явснараа бол тодорхой шинэ нэр томьёонууд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар түрүүнд дурдсан шалгуур үзүүлэлтийг ямар байдлаар ойлгож, ямар байдлаар тайлагналах вэ гэдэг тэр. За энд бол төсвийн гүйцэтгэлийн хувийг бол бид бүхэн мэднэ. Энэ бол нөгөө төлөвлөсөн төсвийнхаа хэдэн хувийг зарцуулсан юм бэ гэдэг хуваар илэрхийлж байгаа бол үр дүнд хүрсэн төвшин гэдэг юм бол нөгөө шалгуур үзүүлэлтийн хувьд яригдана. Өөрөөр хэлбэл оны эцэст анх төлөвлөсөн суурь төвшнөөсөө одоо байгаа тайлан хугацааны эцэст гарч ирсэн үр дүнгээ хэмжихэд хэрэгтэй үр дүнд хүрсэн төвшин маань илэрхийлэгдэж байна. За ингээд суурь төвшин хүрсэн төвшнийхаа харьцуултаар бид үр дүнгийнхаа хэдэн хувьд гүйцэтгэлд хүрсэн юм бэ гэдгээ гаргаж ирнэ. За энэ дээр цоо шинийг нэр томьёоны хувьд бол оролцооны хувь гэж зүйл байдаг. Оролцооны хувь гэдэг нь яах вэ гэхээр аливаа нэг зорилтод хүрэхэд бид нар хэд хэдэн хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тэрэндээ хүрэх тэрийг хэмжихийн тулд бид нар тэрнээсээ ч олон шалгуур үзүүлэлтийг гаргаж ирэх тохиолдлууд байгаад байдаг. Тэгэхээр тухайн зорилтод хүрэхэд тэр шалгуур үзүүлэлт өөрөө ямар хөө хэмжээний нөлөөтэй вэ гэдгийг оролцооны хувь маань илэрхийлж байдаг. Хоёр шалгуур үзүүлэлт байлаа гэхэд заавал ижил тэнцүү хувиар оролцох албагүй. За хоёулаа ижилхэн ялгаагүй нөлөөтэй гэж үзэх юм бол 50% хувиар авах бол мэдээж нэг нь илүү бол нөгөөхийнх нь хувийг бол нэмэгдүүлээд явдаг. Энийг бол оролцооны хувь гэж томьёолсон байдаг байна. За ингээд бас нэг нэр томьёо бол хөтөлбөрийн үр ашиг гэж байна. За энэ бол бас бид нар өмнөх хичээлүүдэд та бүхэн харж байгаа үр ашиг гэдэг юм бид нар заашгүй ярих шаардлагатай болчиход байна гэдэг. Тэгэхээр үр ашигаа яаж гаргах вэ гэхээр төсвийнхаа гүйцэтгэлийн хувийг бид нар гаргацсан бол нөгөө үр дүнгийнхаа гүйцэтгэлийн хувиар тэр хоёрын зөрүүгээр бид үнэхээр энэ хөтөлбөр үр ашигтай байж чадсан юм уу гэдгийг хэмжих байх нэ. За эдгээр нэр томьёонууд тодорхойлогдсон байна. За ингээд тайлагналаа гаргахад бол бүх шатны төсвийн захирагч нар бол хамааралтай доороосоо дээш чиглэлтэй нэгтгэж гаргана гэдэг маань бол энэ тусгагдсан байдаг байх нэ. За мөн мэдээж ялгаагүй мэдээллийн чанар чухлаа. Мэдээлэл хамгийн чухал зүйл болдгоо гэдэг нь бол энэ эрх зүйн баримт бичигтээ баталгаажиж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл албан ёсны их сурвалжийг ашиглана. За мөн аливаа байгууллага төрийнч бай, хувийнч бай мэдээллийг бол санхүүгийн хүн бол гаргахгүй. Мэдээлэл стратеги, зорилт, хяналт шинжилгээ гэдэг олон төрлийн албан агчдаар бол энэ үйл ажиллагаанд хамрагддаг. Тэгэхээр энэ эрх зүйн баримт бичигтээ тухайн мэдээлэлтэй холбоотой, тухайн зорилт стратегитэй холбоотой бүх шатны албан агч нар нь бол хамтын оролцоотой оролцсон шүү гэдгийг энэ эрх зүйн баримт бичигт мөн баталгаажуулж өгсөн байна. За ингээд энэхүү сургалтаараа та бүгддээ үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэл тайлагнал за Монгол улсын хувьд өнөөдөр хэрхэн яаж тайлагнаж байгаа талаар товчхон мэдээллийг энэ сургалтандаа багтаалаа. Та бүхэн цааш дэлгэрэнгүй уншаад мэдлэг мэргэжлээ дээшлүүлж үргэлж өөрчлөгдөж хувьсаж байгаарай. За үр дүнгээ бодиттой хэмжиж чадсанаар бид зөв төлөвлөж, зөв хэрэгжүүлж өндөр үр бүтээмжтэй ажилладаг байх нэ. Ингээд та бүхэндээ цаашдынх нь сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.